Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За ингээд хоёр аврагда аймгийн аврагын гардуулахаар одоо аймгаас хүрэлцэн ирлээ. Намайг Батбаягийн анх хоёр гэдгээ. За Ховд аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн дарга анх хоёр гэж залуу байна. Тэгээд сумынхаа өдөрлгуудтай энэ сайхан өдөр одоо хоёр авраганд хүрэлцэн ирж чангалыг гардуулж байна. За ингээд хоёр аврагынхаа одоо үнэлгээг уншиж танилцуулъя. За нохожоо хөвгтө алтан гэрэл таныг мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан болж Ховд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн авраг малчин үнэмлэх тэмдэг болгоо. Аймгийн засаг дарга Морхын амар санаа. Бямбхуу хөвгтө ганц чимэг таныг мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан болж Ховд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн авраг малчин үнэмлэх тэмдэг болгоо. Ховд аймгийн засаг дарга Морхын амар санаа гэсэн байна. За баярлалаа. Иншхэн хүндэд нохожоо хөвгтө алтан гэрэл Бямбхуугийн ганц чимэг танаа алтан сурлаг уусаад очиж өвгдөөцөөс уламжлан ирсэн мал чухаан нөрөх хөдөлмөр зүтгэлээр Эрдэнэ сургийнхаа ашиг шимийг нэмэгдүүлэн өсгөн үржүүлж нутаг ус хотлолноо мандаасан танаа гэр бүлийг аймгийн авраг малчин өрхөөр шалруулж хүндэт тэмдэг өргөмжл болгоо. Мас өргөтөн 5 дөрөлт өсөн арвч хултгаа. Ховд аймгийн засаг дарга Морхын амар санаа гэсэн өргөмжлөг гардуулж өгөө. За хоёр аврагтаа баяр хүргье. Сайн сайхан өгсөн. За таяр шууд ус яачих вэ? Тийшээ. За ингэ зүрэнд энэ битл зүрх хөвшгүй. За. За би гараа гараа. За. Баадаш харах. Тань. За ингээд өнөөдрийн бэлэг сая өдөр өвгд эцээс өвлж ирсэн малч ухаан авраг авахаа бөөрийг сагч бууцыг манаж өнөөдөр ингээд аймгийн авраг гэдэг эрхэм зоолонд хүртэж байгаа хоёр найздаа одоо хамгийн сайн сайхан бүхнийг хөсөө өрөөж баяр хүргье. За баяр. За ингээд өргөмжил гардуулъя. Эрхэм гүндэт энэ алтан гэрэл бэ ганц чимэг нар танаа. Өвгдөөцөөс уламжилсан буйд мал сүргээ өсгөн үйлдвэр угсааг сайжруулан ашиг шимийг нь хүртэж малчин олноо манлайлан манлайлж ажлын амжилтаа үнэлүүлж 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр аймгийн авраг малчин өргөцөл хүртсэн аврагыгаа гэрвэл баяр хүргэж ажил амьдралтаа нь аз хямар инээд байсал амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөж өргөмжл хадгалуулваа. Эрдэнэ сумын Эрдэнэ хөлөөстэй хурлын дарга Цэ Алтан очир засаг дарга Цэ Алтан гэрэл гэсэн байна. Ингээд та хоёртаа баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсээрээ. За баярлалаа. За ингээд өнөөдөр энэ сайхан өдөр цугласан тав бүгд энэ өдрийн сайхан мэндийг өргөн дэвшүүлье.
За цас цамбар байрахаа уулынхаа баруун ингээс өнөөдөр жилийн 4 улирал 5 хошуу мас хэрвээ тал дүүрэн бэлчээж тийм ээ. Өнөөдөр баг ам тоолноо манлаж, сум орнууд хаа манлаж, аймгийн авраг гэдэг эрхэм цолыг хүртсэн ах чортой юуны өмнө халуун баяр хүргье. За баярлалаа. За та 90 минут аав ээжийн цагаас 10 цагаан буйнаа тасалчихсан цагаас эдний хүртэл аврагын хүү, аврагын бэр болж өнөөдөр ийм эрхэм үнэтэй шагналд хүрсэн байна. Аавынхаа шагналыг давсан усын хошоо авраг малчин болохын эдийтэй өрөөлөг өргөн дэвшүүлээ танаа гэрүүл хамгийн сайн сайхныг хүсээ өрөөё. Хүрээ. За баярлалаа. За. Хамгийн авраг улс ах ч хоёрдоо бас ингээд сумын иргэдийн урлын дарга нийт эрдэнэрүүдийнхээ ард иргэдийн нэрээр өмнөөс салуун баярыг дахин хүргье. Тэгээд та 90 минут өнөөдөр энэ хуран цугласан аав ээж ахын дүүс төрийнхээ бас шагналыг авсан хөргөжсөн төрийн албаа гişтэй бас сэтгэлийнхээ халуун мэдлэгийг дэвшүүлнэ гэж эрдэнэ урлын дарга хүсэж байна. Тэгээд энэ хондрыг ингээд дамжуулъя. За өргөө гэрт минь өргөн олноороо цугласан та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн минь урт насалж удаан жаргаж сайн сайхан байгаараа одоо сар шиндээ сайхан шинлээрэ гэж хүсье өрөөё. Өрөө. Алтан хоймордон настан бүрдүүд наллайна эцэг хойморт галын доодон одоо заяаг зүгнөж дүрцнэ дүүрэн бэлгэтэй дэлгэр найны хоймор байгако дугра түрдэгтэй тун хатагтай өрөө байгако морд багширсан уян дэрэн уртын дуу нартай онжно сундундрахгүй найран дэрэн сүрэн хатагтай өрөө дэлгэрнэ дүүрэн бэлгэтэй дэлгэр найны хоймор байгако дугра түрдэгтэй тун хатагтай өрөө байгако
шигэн хултайрыг бидэртэн мэлтэлзэнэ хоттол чуулсан тэнгэрийн дорн хорвоёр ус чулци дэлгэрнэ дүүрэн биднэгтэй тэдгэр нари хоймор байгааг Миний аав 1992 онд Монгол Улсын аварга малчин гэдэг цол хэрэгэн авчаас буус байгаа. Тэгээд Монгол Улсын аварга малчин аавынхаа хойч үеийг залгаж өдид эрэхтэй явж байгаадаа бас их баяртай байна. Нутгийн зон олон та хоёроор минь маш их бахархж байна шүү дээ. Тэгэхээр аав ээжээс хідүүлээвэ. Яг ингээд нутагтаа малаа маллаад нутгийнхаа үр шимийг хүртээд явж байгаа хичнээн одоо хүү байна. За манай аав ээж 7 хүүхэдтэй. 3 эрэгтэй, 4 эмэгтэй. Би дундх нь юм байгаа. Эрэгтэйгийнхаас дундх нь 7 хүүхдийнхаас дундх нь юм байгаа. Тэгээд би нутгуусандаа ганцаараа мал малж байгаа. Аав ээжийнхаа энэ сайхан буур бууцыг сахад үргэлжлэн болоод явж байгаа маа. Та хоёр минь одоо хэдэн онд айл гэр болж өрх тусгаарлаж байсан бэ? Айл гэр болоод өрх тусгаарлалаар одоо монголчуудын сайхан уламжлалт байдаг шүү дээ. Хүүдээ гал голомтоосоо тасалж өгөхөөс гадна мал одоо сүргийнхаа хишиг буйнаас бас таслаж өгдөг. Хичнээн тоо толгой малыг өнөөдөр өсгөн үржүүлж хэдэн одоо тоо толгойд хүргээд байна вэ та хоёр маань? За манай аав ээж маань бид хоёрыг 2010 онд айл болоход 150 толгой мал тасалж өгч байсан. Тэр буйныг нь одоо өсгөж үржүүлээд ингээд одоо энэ жил 1000 давсан мал тоолуулаад ингээд явж байгаа. Танаа бол бас улсын аварга малчаан хүүдээ бас өөрийнхөө арга туршлагаас зааж сургаж өвдүүлж үлдээсэн байхаа. Тэгэхээр ер нь танах сүргийн бүтцтэй хэрхэн яаж анхаардаг вэ? Аавынхаа одоо захиас сургаалаар мал маллах харах ухаанаар ямар зүйлийг нь голчлон одоо чиг баримжаа болгож явдаг вэ? За миний аав бол Монгол улсын аварга хончин юм байгаа. Тэгээд би бол аавынхаа тэр ажлыг үргэлжлүүлээд хонио голлож маллаад тэгж явдаг байгаа. Сүргийн бүтцээр хэрхэн анхаарч байна? Одоо сүүлийн үед байгаль цаг уурын одоо өөрчлөлтөөс болоод малчид маань тооноос илүү чанарыг эрхэмлдэг болчихсон байгаа. Танаа одоо хот айлын тухайд сүргийн бүтцтэй хэрхэн яаж анхаарч байна? За сүргийн бүтцийг бол 60% нь хээлтгч мал. Тэгээд хуц ухаан дээр бол маш их анхаардаг байгаа. Дорндоос өлөө нугламтай хуц авчирдна, Баялгийн аймгаас
ууцсан сүйлтэй махны чиглэлийн хоц авчирж ингэж мал сүргийнхаа чанар шансаг дээшлүүлж ажиллаж байгаа. Энэ хавар одоо хичнээн тоо толгой төл хүлээн авах уу? За би энэ авар нэг 500 орчим төл хүлээж авнаа. Малчтын маань хувьд бол бас мал аж ахуйн салбар гэдэг чинь хүнд хөдөлмөр шүү дээ. Тэгэхээр туслах малчныг одоо малжуулах, за аймаг сум орон нутгтаа бас иргэнийхээ хувь үүргийг бас оруулах гэдэг олон одоо зүйл авраг малчтын маань бас тодорхойлолтод явж байгаа. Тайрын маань тухайд ер нь малгуу үрхийг малжуулах, залуу малчтайгаа дэмжих, аймаг сум орон нутгтаа одоо өөрсдийн хувь нэмэр оруулах талаар ямар ажлуудыг сүүлийн жилүүдэд хийсэн бэ? За тэглэгээ охоо хүмүүсийн авраг болж байгаа хүмүүсийн үзүүлэлтэнд орж явна. Тэр нийгмийн манлал болж явдаг зүйлүүдийн маань нэг байгаа. Тэгээд би Сүхбаатар аймгийн Асгат суманд адууга нэха 5 тухыг хангаж тэнд малчин хүн нэр маллуулдаг байгаа. Тий. За ер нь бол танах хаагуур нутгалж ин отор нүүдэл хэр хийдэг айлуу? Манайх ер нь жилдээ бол 20 гаруй удаа нөөдөг. Одоо Эрдэнэрийн сумаас хойшоо энэ Цамгар явах бол Намарзан гэдэг газар хүртэл 130 км нүүн. Тэгээд буцаад дахиад 130 км нүүгээд энэ ховдынхаа голд ирж намарждаг. Тэгээд өвлж аварцаа буудаг. Ингээд жилдээ нэг 20 гаруй удаа нүүдэг дээ. За бас нэг зүйл байна. Малчтын тухайд бол надаа эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал чухлаа. За өрхийн амжиргаагаа дэмжихээс гадна одоо бас мас сүргээ эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдэг маань сүргийн бүтцийг одоо чанаржуулах гол үзүүлэлт болдог шүү дээ. Тэгэхээр жилдээ хичнээн тоо толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Ер нь бол төл нэг 100% төл авлаа гэхэд тэрнийхээс давуулаад малаа эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байгаа. Мөн нөгөө сайн ухсганы хувц тавьсан учраас нөгөө хурган сайн гардаг. Тэгээд хургийн бол жилд нь хург ичний үеэр нь 11 цаг сард борлуулдаг байна. За энэхүү одоо нутгийн ард олондоо нийт одоо Монгол түмэн малчтай хандаж та сайхан мэдрэшээ төвшөлгүй юу? За Дэлгэр Монголынхаа нийт ард түмэнд тэр тусмаа малчин түмэнд сар шиндэ сайхан шинлээрэ гэж хүсье өрөөё. 나랑가만다마 오드만오드다 나하사기네 야름매가 남바야상아신 우리하 내자세니 요로죄나 사랑이래 사랑은 오르다 세상에 지는 자른만 사슴이가 За өнөөдөр уран цугулсан нутгийн ахын дүүс төрөл төрөсөд та бүхэндээ энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг үсээр уртнаас удаан жаргараа гэдгийг өнөөдөр хүсье.
сайхан байна. Миний үеэлийн гал голомтон дээр энэ сайхан баярт мөчөөр хуваалцсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Талархлаа. Тэгээд хоёр дүүдэн цаашдынх нь ажил хөдөлмөрт аавын гал голомтыг нутг бууцыг сахиж малчин гэдэг өв урдмыг уламжлан хадгалж байгаа хоёр дүүдэн өшөө цаашаага амжилт бэлэн байгаа. Тайрын бэр чадал, оюун санаа, сэтгэл санаа бүх юм тэгшэрсэн энэ сайхан идэрхэн насандаа өшөө их өвлөө амжилт гаргахыг хоёр дүүгээсээ хүсээр хагаад дараагийн энэ бүрэн дээр бүгд улсын авраг гэдэг цолын найран дээр иргэн уулзахын ярэлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа хоёр дүүдээ бахархж байна. За ингээд зогсоё. Одоо хадуурвал иш хамаагүй байх. Би нэг ийм сүлд дуутай юм байгаа. Зүгээр яг хөө тэр мөөг зөгнсөн дуу шиг аавыгаа дурсан дуу юм байгаа. Энийг тэр хүн болгон мэддэг юм а би ховор дуу мэддэг. Бас аюултай. Тэр дуугаа авчи. Энийг яхаар дуулахаар яас буурлуудаа сандъя. Нэг баатрын аюу хаа энэ. Шаардлага бацгааны үйлдэл. Энэ үгийн би нэг ихлэ сануулдаг юм. Борон татсан шилийн ууданда борон зүсэр шавар ирэхэд болдоо инцаа минь одоо сөрөө мартсан байж тээ. За дагаад дуулъя. За бүгдээрээ дуулъя. За борон татсан шилийн ууданд борон зүсэр шавар ирэхэд бодолдон өнжсөн аав таныхаа юу л гэж байна. Борхон зүрхэндээ дээдэлж явна. Зэрэглэн давлцах зэлүүтгэн салхин. Зэрэглэн тацуулаа. Бидний дааж зураг харгуй. Зураг харгуй 100 жил насалсан ч өгөхгүй шүү дээ. Сайн бат дахиад авах юм. Би марч өрдүүлээ. Зэрэглэн давлцах их усиха зэлүүтгэн салхин дэлбүүлээд 100 жил болсон ч 100 жил болсайг ухтах юм шээ. Тэгээ дараагийн бодлогын гоё хөлтөн байгаа шүү дээ. Тэгээ альхан жолон дээр намраа болоо. Тэр чи юу вэ? Ухаанд хойны бэлчээд аавгаа дурсаад миний аав аль жолон дээр намраа болоо гэдэг. Бас маш чичээ би түрүүнийг дуулж ирсэн. За өдрөөр болж байгаа нөхөр энэ. Ано хойны ажууд хойны гарахгүй болохоо дуу маш. Борцээ. Баярлаа. За тий. Аавгаа дурсан тийм дуу мачаагаа дурсан. За жоохон нутгийн дуулаа уучлаарай. Дараагийн сайдхан дээр яста хориг болж ирнэ энийг. За миний төсөмгөө. Гоё бай, сайхан бай. Үнэхээр баярлалаа. Таавар огш бай. Хашаавар мачны охин шүү. Тэгэхээр сайхан байна өнөөдөр тий. Дүүгийн дээрээс олон төмөө хураалж ийм сайхан нутгийнхаа улсуудтай хамтарч сайхан энерги авч тэгээд ийм сайхан улсын аварга малчны одоо удам даатгсан сайхан дүү минь өнөөдөр аймгийн аварга малчин болж одоо цаашид бас хөдөлмөр зүтгэлээ төрдөө өнлүүлж улсын аварга малчин болно, аймгийн хошоо аварга болно, улсын аварга малчин болно, улсын хошоо аварга малчин болно. Тэгээ баатар болно тийм. Тэгээ миний аав чинь анхны улсын аварга малчин байхад үнэхээр бас нэг цоохор гэр том камазаар очиж ирээл нэг сайхан юм баг 3 багаас баг сум даяараа ураад тэгэхэд би 81 онд 82 онд 10 дугаар ангийн жаахан хүүхэд 10 дугаар анги төгссөн байсан. Тэгээд улсын аварга малчин болно гэд баахан бэлтгэлээ хангаад нэг шуудаа дүүрэн баяш баг ганцаараа боочоод 238 педан ийм сарлагын сүү бэлтгэчихсэн. Тэгээ манай тэр үед нөх хөдөлмөр соёлын чуулган гэж болдог байсан. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр соёлын чуулганд ээж минь яваад тэгээд ирсэн. Тэгээд бүх бэлтгэлээ хангаад ёстой л нэг нутгийн олон төмөө ингээ хүрээлээд
ийм сайхан тэр дэнж хотод тийм нэг сайхан найр болж ирсэн. Тэгээ дараа нь миний хинцдүү бас сайхан авраг малчин болсон. Одоо ингээд бас манай шар ноёдлон улсын авраг малчин болсон. Тэгээ бид нар бас шарынхаа улсын авраг малчин мэдэхэд бас нутгийн зөөн олон сайхан улсуудтайгаа нэгэн өдрийг бас их сайхан баяр жаргалыг хуваалцж ингэж байсан. Тэгээд өнөөдөр дүүгийнхаа бас энэ сайхан баярт явдлыг та бүхэнтэйгээ хамтарч хуваалцж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ хүрэлцэн ирж бас хамт олон гэдэг сайхан ингэж жаргал сайхан баяр баясгалантай үйл явдлыг хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Одоо эх ийм сайхан цагаан сарда илгээрээ инг хамгаалган төрлөөрөө төвшин амгалан сайхан саашиндээ сайхан шинэхийн үлзийтэй өрөөлийг бас өргөн дэвшүүлье. Хоёр дүүдээ эрүүл сайхан үлзийгүйсье. Тэгээд орчин үеийн нэг дуудъя. Юу цааш ямар ч цаа. Аварлын шүүтэй эрихээ мэдсэн агатан шашны Миний угасаас миний уул ус минь ургамал амтан миний дэст мундаг сайхан нутг шүү баян нутг минь. Миний та нарын аав ээж бүгдээрээ надад туслаад би чин баг балчраасан өнчин өрөөсөн өссөн бүх юмыг ганцаас эхэлжсэн. Буурал хальтайгаа нийлээд 30 хэдэн жил болсон. Тэгээ буурал хань маань өнгөрсөн. Би 7 хүүхэдтэй. Надыг та бүгд л өргөж өдөөд зэрэгт болгосон шүү. Их чинь баярлж байна. Мундаг миний хамт олон ястаа мундаг шүү. Ястаа мундаг. Надад ястаа заах ээж байгаагүй. Хажуугаас минь твшээд авдаг. Миний нутгийн хард юм намайг өнөөдөр хүртэл твшиж явдаг. Би аяг цаагүй сүүгээр тасалдаггүй. Намайг ингээд ацаагатлаа явж гэрэм нь ачиж өгөөд тэмэг дандаа тэмэгээр нүүдэг байсан би. Алтан бандгаан арсанд боомруулаад дүүрэл гардаг байсан. Тийм амьдралтай байлаа гэж нь өстой олонгийн муунд би баярлж явдаг. Одоо ч гэсэн өстой баярлаа та нартай сайхан үг хэлж чадахгүй байна. Яг энэ хаварсан үйлсэн дээр бид нэр одоо хоёрыг сайхан амьдраад нэгдлийн малыг 500-аас 600 хооронд төллүүлээд миний буурлууд надад их тус болж байсан. Тэгтээ бол одоо энэ шиг байгаагүй. Маш их ажилдаа 600 малыг чинь төллүүлдэг, хург ишгийг киллүүлдэг, жигнүүлдэг. Дээр үе малчин чи өстой мундаг байсан байхгүй юу? Тийм учраас миний ард минь надад тусалж явсан. За 92 онд би аймгийн авраг авчаалаа. Маш их цастай. Усын авраг. Аймгийн аврагч энэ дээр авчаасан. Надад би тэрийн жуух бичиг хүртэл авчаасан би. Надад би төрийн дэвнэн шагнал байгууллагын шагналыг манай хоёр бууралтайгаа би авчаасан. Бүх шагнал авсан. Энэ бууцсан дээр.
Тэгтээ яг хуу 92 онд бас 2 сард маш их цастай байсан. Орж ирээд энэ дээр бандгаа энэ Алтанбаяр 2 хэдэн хонцтойгоо дээр үлдчихсэн. Тэгээд бид нэр энэ дээр орж ирээд авчихсан. Яг энэ буцтаар гэрэн бариад энэ хашааны урдуулд аврагынхаа гэр аваад тэгж яхад миний буурлууд мундаг байсан. Бүгд байсан, та нарын аав ээж бүгд байсан. Яг тийм одоо ийм машин байгаагүй. Цуг нь мортой бол мортой, трактортай ирээд тэмээтэй ирээд зогсчихсэн миний ард түмэн. Ус авч ирж өгчээсэн, ус өөж өгдөг байсан. Миний ард түмэнгийн үнэнхээр баярлж явдیں۔ Та бүхэндээ. Би баярлалаа гэж та нарт энэ ганц үг хэлж явж үзээгүй. Үнэнхээр баярлсан. Тийм байсан. Одоо их чинь одоо цааш нь олон үг хэлж чадчихгүй зүгээр. Сайхан миний үр ач ацтэнэр бол цуг хөдөлмөр соёлоор амьдраад одоо би эдэн бэр хүүхдээ ацтэнэрэн бүгдийг сургаад сэтгэлээрээ дэмжээд ингээ явж байгаа шүү. Та нартай баярлалаа. За тэгээ яг би нэг та нар өргөөрэй эхийн цагаан сүүний тухайн нэг дуу атши да. Өөр үг хэлж чадахгүй юм байна. Сүүний өнөр шингэсэн За та бүхэндээ баярлалаа. Аймгийн аврагсан бэр хоёртаа. Хин цагаан сүүсийг сайхан сэтгэлтэй яваарай минь өөр. За. Хөөе наш. Дэнэтэр уцаа урган дэнэтэр миний бэр миний дүү хоёр аймгийн авар хогш аймгийн авар боллоо их баярлж байна ахна аймгийн би аймгийн хоёр удаагийн авраггүй
83 оны төврийн аврах. 1991 2003 оны аймгийн аврах хийсэн хүн. Яг одоо би энэ хүүхдүүд энэ ах дүүнэртэй баярлж өгдөг. Ер нь хүүхдээ зөв сургаж зөв хүмүүжүүлсэн миний нутгийн ах дүүнэр, миний ач зээнэр малч ажиллагаатай сайхан байж байгаа. Тэгээ одоо тэр би бас энэ усууд энэ бүгд нь би одоо их зовж өгдөг, санаа сэтгэлдээ тавьж байдаг. Энэ нутгийнхаа ард түмэнд тэр тэглээ энэ иглээ гэж яах юм байхгүй. Хилээд авъя. Одоо яг ахын өнөөдөр хоногийн тоогоор нас өдөр 80 хүрч байна. Одоо хэлдэг үг маань муу толгой тарих муутай, үгүй баядаг муутай тийм болсон байна. Тэгээ хоёр дүүтэй их баярлалаа өнөөдөр. Тэгээд танад дуусах даа. За, аймгийн авраг авчаа их баярлалаа. Танаа юу бичгийн цагаас нааш одоо 92 онд авраг авлаа. Манай тий 92 онд авраг авсан. Аймгийн аврагыг бас энд авсан. Тэгээд 92 онд авсан одоо энэ хөвшнэн одоо малыг аавынхаа удмын малыг одоо маалаад битүү зэрэг болгоод ийм нэр төвтэй болж чадсан баяртай баярлж байна. Та ирээд одоо аймгийн хошоо аврагт энэс ааш үсээ аврагт усын хошоо аврагт хөвшний өрөөлөж ившүүлье. За би болохоор Монгол Улсын аль төрч цээдүүд 2004 онд Улсын аль төрч үеэс авсан. 78 онд 77 онд би онц хэлчин авсан. Хэдийн зэрэг дээр 3 жилийн сэргээ алуу хаасан. 2002 онд улсын алдартай чингдэг сул авсан. Тэгээд 3 улсын алдартай султай цээд өгдөг юм байна. Танаас нас л одоо хэд хүрж байгаа вэ? Миний нас одоо 70 гарч байна. Одоо 70-та. Одоо бас мал ясна насаараа. Тэгээд одоо өдөө болтол маллаад одоо нас маань одоо энэ гараад одоо малч одоо чадвар мөрчсөн тийм байна. За тэгээд та бүхэнд одоо яг энэ нэрэл сайн бүхний ярилээ танаа аавын байсан буусана. Би одоо аавын тухайны дуу авчихъя гэж байна. За байна. За бүгдэнд ахта та нар мэдхгүй. Энэ олон боон дууны ч одоо яг 70-80 оны юм байна. Нарэзэгэн дэрастахангуулаас намригяру ордодо настайорат амине наммай Та бүхэндээ их баярлалаа. Аавынхаа голомтыг залгамжилж улсын авраг болсон аймгийн авраг болсон хоёр дүүдэд баярлалаа. За би олон юм хэлээд яг би зүгээр нэг ая барьчихъя. Эрдэнэр илат эргэ жолдох би эчмине алата
За миний энэ дуун тэгээд бүх сургаал явж байгаа хаа. Та бүхэндээ баярлалаа. Бангуулан гаалгая. Энэ Алтанбаяр миний одоо хүргэн байгаа. Миний удмын 15 авраг. Тэм учраас би дүү хүргэн дүү хоёроо бахархаж байна. Ингээ та хоёртаа аз жаргал сайхны хүсье өрөөж усын авраг өшөө цаашлаад гавьяал болохыг бацсан болохыг хүсье өрөөе. Энтэ бивээр адуу сайхан мөхнө бустаас битгий харамл аяа арх усан нэг шоод битгий аяа чиний аавчин ч байд мэднэ шүү. А тэгээд товчилч аз жаргалыг би юу ч хүснэ аз жаргалыг би бусдад хайр түгээх нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас ахын хайр нэр гэж бодно. 아저씨는 너를 써도한다 아가리를 흥거려요 마고 어쩌게 잘들은 소마 애다사 흥못다가요 마고 훈리상 말을 혼자 그 수준 dumsung 마고 구주님을 주함되네 그거 조사한 못가가요 마고 오도수싱 오도수도 한다 옷소리 동방가도요 마고 오스트나서 주다 자라마 못다가요 마고 자바이 Мачиг байхгүй энэ тавхах нэш. Химэнд байхгүй, химэнд бүргээ. Батаа тавхах нэш. Тэр гэж тэрийгээр бас ижигнүүч хайчих. Чамаг яг тэгсэн гэж бодод би. За өнөөдөр их сайхан өдөр байна. Манай Эрдэнэрийн суманд өнөөдөр аймгийн авраг малчин бас ингээд нэгээр нэмэгдэж хүн болгон бас нэг хөөр баяртай сайхан хаваа шумалаа өсгөж үржүүлж явсныхаа үр шимийг хүртэж байгаад бас баярлж байна. Ингээд хоёр дүүдээ энэ аймгийн сайхан алдар хүндэд хүрээд одоо аймгийн зэрэгэлтэй сайхан малчд болж байгаад бас талархаж сэтгэлийнхээ үгийг бас хүргье. Манай алтан гэрэл бол одоо сайн мал маллахыг бол малыг бол сайн маллахыг багасаа өсөж малын дэргэж өссөн. Бас мор сайхан үйж мор сайхан таньж адууг бас сайхан үржүүлж явдаг хүн байгаамаа. Эрдэнэрийнхээ бас ойн баяруудад болохоонда морд малаа үйж сайхан хоёр даага бас удаа дараагаар нь төрөө аман гүзүүгаранда хүлж ясан бас нэг сайхан ховорхон агшин үзүүлж ясан хүний нэг юм аа. Ингээд бас манай алтан гэрэл бол адуунд бол бас сэтгэл зүрх оюун ухаанаа бас зарцуулж бас хөдөлмөрлж байгаа. Ингээд дүүнэртэй бас хойшд бол ирээдүйд бол аймгийн хошоо аврагуулаараа тэгээд улсынхаа бас сайхан нэр хүндэнд хүрээрэ гэж хүсэж өрөөгөөд энэ гэр бүргэлж аз жаргал инээд хөр баяр цэнгэл дүүрэн байхыг бас хүсэж өрөөж байна. За би бол Ховд аймгийн Эрдэнэрийн сумын Амарлсан баг иргэдийн нийтийн хуралдааны дарга холбоон гэмэдрч гэж юм байна. Ард түмнийхээ
нэрийн өмнөөс болон хуваасаа 2 дуудаа хэдэн үг хандж хэлье. За энэ сайхан баяртай өдрийн төр засагтай хөтөлбөрөөр өндөрлж байгаа 2 дууд түүх үлдээсэн энэ сайхан өдөр нь түүхийн гэрч болж биднийгээ өсөнд их баярлалаа. За түүх мэдээ давтагдах байх. Энэ бол олон амжилтын эхлэл байх гэж миний хувьд харж байна. Тэгээ чамд бол өгөгдлөө байгаа, уг удан байгаа, генчин байгаа. Тэгэхээр чи энэ бүгдийг итгэлийг төр засгийнхаа итгэл, төмөн олонныхаа итгэлийг хөсөлдүүлэхээр сайн ажиллаж амжилт гаргана гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Гэхдээ 2 дуудаа дахин нэг үг хэлье. Ер нь бол зөв бодолтой, зөв үлгэрлэлтэй, зөв хүн байгаараа гэж хүсэн өрөөё. Зөв байсан цагт бүх юм ирнэ. Алдар нэрний төлөөч биш. Амжилт бүтээлийн төлөөч биш. Зүгээр л зөв л байгаараа гэж би 2 дуудаа хэлээ. Зөв байвал бүх юм болно гэдэг. Тэгээ хамгийн гол нь идрээдүүд нь бас идрээдүүд нь хүүгийг нь бас магтмаар санагч байна. Манай идрээ бол үнэхээр одоо бас манай багийн хэрхэн дараагийн одоо залгамж халаа болсон сайхан хүүхэд байгаа. Тэгээ ямар ч байсан одоо энэ хөрх агшинд нь хүүхдийн дэм тус их байгаа. Тэр тусмаа идрээгийн одоо хөдөлмөр маш их байгаа. Тэгээд дүүд нь хүүд нь эрүүлэн сарвал сайхныг бас хүсэн өрөөё. За бүгдийнхаа буур бууцыг сахиж аав ээжээсээ өвлсөн 10 цагаан буйн адгуулан малдаж аймгийн авраг гэдэг эрхэм зал авсан Бандга Ганжимх хоёртаа баг хамтлагийнхаа нэрийн өмнөөс дахин баярлалаа гэдгийг хэлье. За. Тоочтой юм уу? Гэтэ нэг малчин заяаг бол дуулах гэсэн. Тэгээд айгүй бол нөгөө дуулах хүмүүс нь гараа яваад одоо би балах байх. За шарах шилэн болох байх. Гэтэ яг бай. За долоовор руу биш. Хань үл. Долоовор хурунда гэсэн ханьны тухай дуу үстэй тийм. За ханьны тухай дууг нь одоо ханьдан зориулаад уулаа гэж бодож байна. Долоовор хурунда зүүний сорроо Дэлхийн гэрдсүний өнөртэй Орсон гарсанд дуутай Олонтой явахын заяа төсөсэй Ада хань минь чи надад амьдралд нармин Өсгин сар хайр минь ласра Зэни хамт хоёул сүлгсээ Цогцолж цогтай нэгэ Тана чи минь намтай болжээ Хань минь чи надад амьдралд байх нармин За өнөөдөр буурлаа явах бууцсан дээр улсын авраг малчны хотонд хүүнээс аймгийн авраг хэрхэн нэр хүндтэй цолонд орж байгаад хувийн зүйлс болон баг амтлалын төвнөөс туужин талхтаа илэрхийлэх таатай байна. Тэгээд буурлаа буйнтэйжсэн залгаж ирсэн буйнт монстрыг нь төмөм өсөн үржиж аймгийн ошоо авраг улсын авраг малчин цол хүртэж аавынхаа буурыг бас дахин эхлүүлэх тухай гэж өрөөгд та бүхэнд баярлалаа. За найзтай болон найзынхаа гэр бүлд юуны өмнө эрүүл их саруул сайхныг өсөн өрөөё. Тэгээд миний найз маань одоо аймгийн авраг болж 10 цагаан буйныгаа үе төмөр нь өсгөж ард түмэндээ хөндлүүлж төр засагтай хөндлүүлж аймгийн авраг гэсэн эрхэм цолыг хүртсэн хоёр найзтай цааш тааших нь ажлын өмдөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд манай гэр бүлийн найзууд байдаг. 9 гэр бүлийн найз байгаа. Тэгээд гэр бүлийнхаа найзыг одоо хөндлөж бид бүхэн одоо сайхан хос арслантаа цоохор авчирч өгсөн байгаа. Тэгээд хоёр найзтай одоо цаашдаа аавынхаа цолонд хүрч улам их амжилт гаргаж одоо
байхыг хүсэн өрөөё. Тэгээд хоёр нэртэй маш их баярлалаа. За өнөөдөр сэтгэл өндөр маш их сайхан баяртай байна. Миний хоёр хүү хөдөлмөрийнхаа ур шимийг хүртэж аймгийн аврагын малчин болсонд тууд их баярлж байна. Миний хүүхдүүдийн дайлах зайлганд ирсэн эрхэм нутгийн зон олон нутгийн ард түмэн ах トゥ дөрөв дөрөгсөд найз нөхөд хурд өнөр төдөө маш их баярлалаа. Гэт одоо хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг. Хөдөлмөр хийсэн хөдөлмөр бол хүнийг шагнадаг. Ингээд миний хоёр хүү ажилласаар ийм сайхан амжилтанд хүрсэн. Ээж нь маш их баярлж байна. Удам дамжсан сайхан малчин хүргэнтэй би. Одоо ингээд аавынхаар дахиад улсын аврах малчин болоороо гэж хоёр хүүдээ ёроё. Ингээд одоо ямар дуу. Дуулахгүй зүгээр үгээ гэлч. Боссоо. Өнөөдөр дүү алтангийн ганц юм нарыг аймгийн авраг малчин болж хүндгийнхаа арга хэмжээ зохион байгуулалт юм олон нутгийн ардын ах トゥ найз нөхөд зүгсэн сайхан үз байлаа. Энэ хоёр дүүтэй цаашдынхан амьдрал ад жаргал сайн сайхныг хүсье. Ингээд дараагийнхаа шалтны бүх цол хэрэгэн хүрч ажиллахыг ерөөдөг өргөе. Ингээд үргэлж биднээс бас нэгэнд оролцож явдаг. Та нартай ерөөдөг сайн сайхныг хүсье. Миний нагс нарын дунд модондоо хүндэгдэж уулымжлэгдэн одоо малчнаар ажиллаж аймгийн одоо авраг малчин болж байгаа алтан гэрэлд баярснаа тэгээд төмөө олноо уран зай сайдуулж баярлуулж байгаад талбартай байгаа хэлье. Цаашлууд юу гэцгийнхаа буурн дээр улсын авраг малчны цод хэмжээг хүлээн авна гэдэгт итгэж байна. газар хүмүүн бүрви тэгш сайхан өчрөд тохионо сул тасрахгүй намар цаган сүдэргүй сэтгэлийн өрөө бүрдэндээ дүүрэн бидэгтэй дэдгэр нари хоймор байнако дугра төрдөгтэй хүн хатагтай өрөөд байнако дүүрэн бидэгтэй дэдгэр нари хоймор байнако дугра төрдөгтэй хүн хатагтай өрөөд байнако дугра төрдөгтэй хүн хатагтай өрөөд байнако